Сайн бацгаана уу? Бодрия төвшин байна. Энэ удаагийн имжлэгтээ тавтаа морил. За тэгээд өнөөдрийн имжлэгээрээ би яг Day in My Life гэдэг бичлэгийг яг студент хуваар оюутны байдлаар хийе гэж бодсон. Тэгээд өмнөөс Орос оюутан охтууд өдөрт яг өөрийгөө бие яаж авч явдаг, яаж өөрийгөө бэлдэж явдаг талаар ингээд жоохон сонирхолтой хэсгүүдийг ингээд дуурайх те ингээд адилхан байх байдлаар яг ингээд нэг дэлхийд даяна нэг юм mind байгаа юм л да, тийм Slavic girl mind гэдэг. Тэр нь болохоор ингээд тэд нар бүр ингээд ямар ч үед маш хөөрхөн байдаг. Тэгээд бүр хогаасгахтаа хүртэл хөөрхөн байдаг гэдэг бүр хүмүүс амар гайхаад тийм. Тэгмээ тэр хүмүүс чинь яг ингээд их сургуулиалаад ирэнгүүт бүр илүү их хичээгээд тэ илүү их ингээд өөрийгөө айгуугаа явж явах гээд хичээгээд эхэлчихэж байгаа юм л та. Би бол ерөөсөө баг амар цэвэр юм аад байдалтай тэ ингээд их сургуультай бол ерөөсөө амар ингээл зүгээр баг сэрэл өөрийгөө нэг цэвэрлээл нарны цоо түрхэл явах байдалтай байгаа хгүй. Тэнгүүд тэр хүмүүсийн хувьд бол ингээд бүр ингээд дарамжгүй тэд нар ингээд метрон суугаад би ямар сонин үдвэ бодож байна. Тэд нар ингээд бүр дарамжгүй ингээд метрон суугаад өглөө баг цаг 30 минут зарим нь бүр цаг ингээд сургууль руу гарч байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд общежитнес сургууль руу орж байгаа хүмүүсээс илүү амар өөрийгөө бэлдсэн амар гоё хэлцэж байгаа хгүй. Бусад юмудад тавьчихлаа. Тэгээд одоо болохоор сормос авдна. Тэгээд сормос бол ерөөсөө орос хүмүүсийн хувьд бол хамгийн чухал зүйл дээ. Not ингээд eyeliner, хөмсөв биш. Ерөөсөө сормос бүх зүйл дээр ямар сормос бодог гоё вэ? Сормос яаж уртруулах вэ? Сормос. Үс сормос гоё хахад тэгээд тэдний хувьд бол гоо үзэсгэлэн бүртлэглэх гэсэн үг. Би сормос бүр сормос боддоггүй байсан. Би ингээд нүдээ нухчдаг болохоор нэр л ингээд сормос бодчих нүд амар сэргээд дэрвэлзээд. За ингээд нэг юмрхүү жоохон тэгээ гоо уруулаа хүрээлээд ер нь болчлоо. Тэгээ ус руугаа оръё. Дараагийн эсвэл ус бүр самый главный тэ. За дараагийнх нь болохоор үсээ эндүдэг. Эндүдэж ивэл та нар битэр гайхаарай. Би бол үсээ эндүддэг туршлагатай юм шиг байгаа. Хөөе эндүү ажилтгүй. Энийг баг ирснээс хойш, авснаас хойш нэг 10 удаа л ашигласан баг. Ажилт юм байна. Так. За халж ийн. Хавцаараар ингээд хавцаараар яадаг лээ. Одоо цаг айгу баг цаг үлдчихэд байна л да. Одоо баг 40 мөч болж байна уу? Би ингээд албаар ингээд 9 цагийн парта үе сонгож авсан. Яагаад гэх юм бол өдрийн 12-ийн үед бол хин ч ингээд өөрийгөө бэлдээд гарчих واخ. Өглөө 9 цагийн парта үед зөвхөн орос охтууд л тэгж чадах юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Тэд нар айгүй урт устэй. Ер нь богино хүүстэй охтууд ховор нэг л юм богино хүүстэй, нэг л юм урт устэй байдаг. Тэгээд би бас тэр зүйлний инфлюенс болоод өсөө оруулмаар байгаа.
тэ аюу юм тэгшүүснүүд ихтэй. Яг сүүлд аюух нөгөө каскад гэдэг тийм шаталтай юмнууд болоод байгаа л да. Гэтэ ер нь дийлийнх нь амар тийм тэгших урт үстэй. Урт гэдэг нэг тийм бүр амар урт шүү дээ. Нэг нуруугаар татсан юм уу? Тэгээд би ч өксөд ороос нь тэгшлүүлж агаад гоё тийм урт үстэй болох гэдэг. Амьдарч байгаа орчин бүр яалтчгүй амар юм билүүс. Оо, нэр гоё юм байна. Хараа бүр нэг юм. Үсээ индүүж юмэр ч юм уу? За үсээ индүүдчлээ. Оо. Нэр амар гоё зэгтдээр очиж тээ. За одоо гадуур хуцаа өмсөд. Тэгээд хичээлдээ явъя. Типс юм бүр. За тэгээд Орос хотуудын хувьд бол ерөөсөө үнэртэй ус бол маш чухал байгаа тий. Үнэртэй ус биш. Үнэр. Тэгээд гоё үнэртэй. Гоё байх хэрэгтэй юм шиг байна. Би хүсэндээ нэг юм масло түргчий. Бүр нэг аим гоё нүртдэг. Очень много үнэртэй ус. Продиктнес. За тэгээд дахиад үнэртэй ус. Туалетная вода. Тэгээд дараагийн сонирхолтой юм болохоор штеп. Ингээд би бол өдөр тутамд айгуунд ийм том зүг үрхийг хүчээдэг. Ягаад гэх юм бол энэ дотор бүх юм багтдаг. Гэтэл яг ингээд Орос хотод болохоор том зүнхний хийх үрдүү. Ер нь дандаа ихэнхдээ жижиг зүнх хүрдэг. Би танарт дөрөвнийх охины зүнхийг харуулъя. Ну, типа такой. Тэгээд би тэрнтэй адилхан болох гээд ингээд юм жижигхэн зүнх үргэж байгаа. Ингээд жижигхэн зүнх үрээд хичээлдээ явна. Харин ч энэ дотор баг юм багтаад байгаа тхүм. За явъя. Энэ хөлөг сэндүүцэн сэт таа. Яа ингээд оюутан байхаар ингээд яг нэг шийдтэй амьдрахаар ингээд энэ бүх хүмүүс ингээ өглөө 9-өөс хичээллээ. Сайн нэг юм авлуулчихэд тэгээд байж гин. Одоо цаашаа бууж юм идий бүр амар үсч энэ өглөө юу ч идээгүй гарсан. Тэгээд одоо нэг цонхтой. Тэгээд Здрасте, можно булгур с овощами?
За ингээд цонхтой цаг. Тэгээ сая хоолоо идсэн. Одоо гой сургуулаа жоохон та нарт үзүүлье. За би болохоор ингээд сургуулийнхаа коридорт барилдаг юм self дэлгүүрийн хэсэгт ирсэн байна. Тэгээд энд бол янз бүрийн зарна. Тэгээ өөрөө юм аваад өөрөө төлбөр өгье. Тэгээ хамгийн инээдтэй ондоо би ингээд тэнд бичигдсэн байгаа. Ой ямар сайн бичихгүй байна. Тэнд өгөн ингээд намайг бичиж байгаа. Hey. Тэгээ би болохоор эндээс юм авна гэх юм бол может быть не знаю. Наверное йогурт авах. Гэтэ би умааргүй байна. Бол ингээд дорс охтууд ер нь бол айгүй их кофе уудаг. Тэгэд кофе уухтай амар юм одоо латте ч юм уу эсвэл ингээд раф ч юм уу одоо кофений орсыг багтай. Тэгсээр нэмгүй амтлаг, сахарлаг ч юм уу нэг тиймэрхүү зүйлтэй өдөртөө амжсан гэж байгаа. Дээрээс нь лекцтэй болохоор нэг кофе аваад үчиж бодлоо. Тэний газар тайван сууж аваад уучаад хичээлдээ орно. Манай хичээлд хэдээсэн бэ? 1:30 одоо дахиад 30 минут болсон байна. Американо. Чи амар горячо байхад чиндээ. Ну ладно, сейчас. Я возьму. Такой очень горячо. Знаете, прям ингээд нэг гараараа камера бариад нөгөө гараараа кофе юугаа бариад явах бол бүр прям амар ур чадвар шаардсан зүйл байгаа байхгүй юу? Би бол нэг тийм өргөж кофе уудаггүй. Энэ бол баг миний энэ сарын анхны кофе. Тэгээд за ингэ тавьчтай юм лөө. Энэ хэсэгт хамгийн бүхэн багтай байна гэт. Тэр хоолоос ингээд хурманжагийн салаад нь би өгнө аяа дуртай. Гэхдээ хутгсан майонез нь амар тийм жоохон удцсан ч юм уу жоохон сонь санагдаад тэгээд тэрээс бусараа угаалаа. Nice. Би bara ингэж тусч байгаа дуугаа тусч юм шүү. Халуун юмд аягүй дуртай болоод байгаа. Яг гэх юм бол ингээ халуун юмгаар ингээ цаанаасаа нэг юм дотор маань ороод ингээ амар гоё массаж хийгээд тэг ингээ тийм цусны эргэлт мэргээ сайжраад ингээ биеинд амар юм тухтай мэдрэмж өгдөг. Тэг хүүтэй юм ухаар яг аягүй гоё refreshing байдаг л. Гэхдээ ер нь бол ихэнх үед халуун юм илүү гоё юм байна лээ. Гэтэ ер нь анзаараад байхад ер нь ингээ том болох тусам халуун юм уух нь аягүй багасчтэй юм байлээ. Ингээд би болоод өөрийгөө анзаараад хахад би арай 7 хоногт нэг 3 юм уу 4 удаа л юм халуун ногоон цай уудаг. Тэгэл бусад үед нь дандаа ус уудаг. Айл болох өдөрт нэг ганц халуун аяга ногоон цай уучий гэж өөртөө хүсэж байгаа. Одоо цагт болж байна. Одоо энэ өдрийг ингээд дуусгаад надад 2 семинар, хоёр семинар, нэг лекц үлдсэн байгаа хгүй. Тэгээд сайн ингээд американо уусан болохоор яг ч юм уу амар тийм ирч хүчтэй болчих юм. Ашгүй дээ. За өнөөдөр болохоор Мьянмар улсын религи ярина. Тэгээд одоо бэлтэж байгаад орно доо. Тэгээ би одоо нэг семинартаас суучаад энэ ингээд амар харахгүй адам шүү төрөх юм. За одоо би ингээд нэг семинартаас суучаад дараа нь нэг лекцэнд суугаад дараа нь нэг семинартад суугаад тэгээ өнөөдрийн өдөр дуусч байгаа. Так хорошо, что здесь есть такие стульчики. Би семинартаа бэлтлээ. Ингээ ангаахын уйднуудын надад нийцүүл амар таалагддаг. Тэр нь юу вэ гэхээр зүгээр л одоо
өгж байгаа амар шүүлээ хийж байгаа хичээл тэ судалж байгаа предметаас нь өөр тэдэрт бол бусад зүйл нэг чухал биш юм шиг санагддаг. Ингээд бусдын хэрэгтнийг оролцоод авахгүй тий. Би одоо жишээ нь ингээд амгаахын факультет дотор орчихсан ингээд бүр ингээд микрофон, камера барьсан бичлэг хийж байгаа байхгүй юу? Бараг тэднэрт бүгд нь public. Яагаад гэвэл тэднэрт өөрсдийнх нь шүүлэг ч юм уу өөрсдийнх нь хийж байгаа юм л амар чухал байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо магадгүй ингээд би өөр факультет руу ороод ингээд юма хийх юм бол бичлэг хийх юм бол ингээд хүүхдүүд жоохон юу харах ч юм уу эсвэл ингээд юу хийж байгааг маань ингээд сонирхох юм шиг сонирхох байхгүй. Тэнгүүд ингээ амгаахын бол ерөөсөө бүх юм perfect. Зүгээр л өөрийнхөө шүүлгийг сайн өгөөд хичээлээ сайн живэл тэгэл болоо. Тэгэхээр тийм онцлогтой хүмүүс байна. За би энийгээ давтлаа манайхаа. Тэгээд через одоо нэг семинарын дараа уулзцгаая. Пока. За ингээд after зөндөө олон парын дараа сүүлийн партаа суух гээд орох чинь. Тэгээд yes. Миний зүйл анзаарлаа. Миний ууж байгаа ус өнөөдрийн маань цамцтай зөгцөж байгаа юм байна. Тэгээд өнөөдөр өрхөдөө ингээд хичээлүүд ороод дуусч байгаа шиг байна. Тэгээд заримдаа нь рэлаад юм хийгээд айгу дэчгүй байлаа. Гадаа бүр айгу гоё байна. Сонирхолтой байна. Би та нарт цонхоор харуулъя юу болж байгааг. Парковка байна. Тэшээгээ тамхины цэг. За тамхит ч хүмүүсийг ч одоо юуг нь харуулах уу. Тэгээд сүүлийн семинартаас суугаад нэг доклад тавьчихад тэгээд дамуу. Тэгээд гадаад дулаарсан болохоор айгуу гоё юм. Гоё юм. Тэгээд бас гадуур ингээ заримдаа гоё зугаалж байгаа хүмүүсийг харахаар бас гоё зугаалмаар санагдаж байна. Тэгээд мод байвал гоё. Гадуур явах. Гэхдээ нөгөө нэг терактаас болоод яг олон хүнтэй газар явахгүй. Зүгээр яг өөрөө очмоор исэн газруудаар явах. Манай сургуулийн хонхон ингэж дуурдаг. Амир нэттэй. Яг 23 дугаар сургуулийн 10 жилийн хонх шиг. Энэ үс нэр нь амар гоё. Кристалл. Гэтэ ингээд хичээл дээр байхаар усыг ингээд амар ихээр уух юм бол ингээд амар шээс үрээд. Тэгэхээр тусал балга нуух хэрэгтэй юм шиг ба. За би орж доклад тавилаа. Амар олон юм ярьчих шиг боллоо. Тэгээд гэртээ уулзъя. Пока. Сүүлийн семинарт орлоо. За хай манайхаа би одоо яг имшлээ эдитлээд дуусгах чинь. Сүүлийнхэн парыг тарж гэртээ орж ирчээд нүүр нь хамт ярилцчаад ингээд унтаад амраад ингээд энэ өдөр дууссан. Тэгээд тэр үедээ нэлээд ядраад ингээд бичлэгээр дуусгаж шийдлээ унтаад өгсөн бол уучлаарай. Тэгээд энэ өдрөөс ойлгосон зүйл гэх юм бол хүн ер нь ингээд хэр их ачаалттай байна. Тэр өдрөө илүү ингээд тэ гоёор маш тийм сайхнаар хэлбэл гоё юм шиг санагдсан. Ядчил ингээд амар ачаалттай ядарсан. Эсвэл ингээд амар сонин зүйл, муухай зүйл тохиолдсон ч гэсэн ингээд өөрийгөө юм үзэсгэлэнтэйгээр хөөрхнөр мэдрэх чинь ингээд цаанаасаа илүү их ингээд нэмэлт ингээд хүч болд юм байлээ. Тэгээд одоо жишээ нь ингээд өсчин гоё ингээд 8 заал туяраад ингээд туйлзаад тахт чинь их тийм уурлаад амар хүчмөтэй. Их тиймэрхүү ер нь нэлээд дэмтэй юм билээ гэдгийг ойлгосон. Тэгээд зөвхөн ингээд орс хотодыг дуурайгаад чиглэлтгүй ер нь өөрийгөө өдөр тусамдаа айгуу гоё бэлдэж явбал гоё санагдсан. Хэрвээ та бүхэнд өнөөдрийн бичлэг таалагдсан бол та бүхэн энэ бичлэгийг гоё лайклаа. Тэгээд дараагийн бичлэгтэй хамт баймаар байгаа бол миний сувгийг subscribe хийгээрэй. Тэгээд гоё оршин сурдаг оюутны хувьд ярилцуулмаар, хуваалцуулмаар зүйл байгаа бол доор комент хэсэгтээ юу яаж ямар байдлаар хуваалцуулмаар байгаагаа бичээрэй. Тэгээд би бүгдийг нь унших болно. Тэгээд дараагийн бичлэгээр бүгдийг нь уулзцгаая. Пока.
Үсэд баяртай